Сайн байцгаана уу? Ингээд та бүгдтэй 2 дахь сошиал лекцээ эдийн засгийн мэдлэгийг 10 минутанд сэдвээр хүргэхэд бэлэн боллоо. За эдийн засгийн мэдлэгийг 10 минутанд энэ сэдвүүдээр бид нэр хөгжлийн тухай ярьж байгаа. Бид нар баялагын тухай ярьж байгаа. Баялаг яаж бүтдгийг, за баялагыг яаж хуваарлдгийг, улс орон яаж хөгжиж дэвшдгийг бэ гэдэг асуудлыг авч үзэж байгаа. За өнөөдрийн сошиал лекц маань компани яаж баялагыг бүтээдэг юм бэ гэдэг ийм сэдвээр үргэлжилж байна. За энэ сэдвээр ярихаас өмнөх буюу эхний сошиал лекцээр ярьсан зүйлсийг бас сануулъя. За бид эхний лекцээр том эдийн засгтай улс гэж яг хэнийг хэлэх вэ? Баян улс гэж юу юм бэ? За дотоодын нийт бүтээгдэхүүн юунаас бүрддэг юм бэ? Яаж хэмждэг юм бэ? За баялагыг хэн бүтээдэг вэ? Гэдэг ийм асуудлуудыг хөндөж ярилцсан. За ингээд баялаг гэдэг зүйл бол компаниудын бүтээдэг гол бүтээл юм байна. За энэ компаниудын бүтээж байгаа бүтээгдэхүүнээр ерөөсөө улс орны эдийн засгийн хэмжээ, хүн ардын амжиргааны түвшинг хэмжиж дэлхийн улс орнууд бие биенийг харьцуулж үздэг юм байна гэдгийг маш тодорхой үзсэн. За эцэст нь бид юу гэж дүгнсэн бэ гэхээр хүн төрөлхтөн сүүлийн 5-600 жилийн турш компанийг зохиож, хөгжүүлж, эдийн засгийн гол тулгуур багна болгож чадсан учраас дэлхий ердөө сүүлийн 200 жилд өмнөх 20 мянган жилд хүрээгүй юм өндөр хөгжил дэвшилд одоо очлоо гэдгийг харсан. Бидний эргэн тойронд байгаа бүх хөгжил дэвшлиг бол компани гэдэг энэ эдийн засгийн институт авчирдаг юм байна гэдгийг бол бид нар харсан. За мөн үзэгч маань нэг зүйлийг ойлгосон баг. Аливаа улс орны ерөнхий сайд хүн улс орноо эдийн засгийн хувьд баян том болгоё гэвэл юу анхаарах хэрэгтэй байна вэ? Хамгийн түрүүнд барьж авах асуудал бол компаниудаа анхаарч барьж авах хэрэгтэй. За тэгвэл ингээд өнөөдөр бид компани гэдэг чинь тэгвэл яаж бүтээгдэхүүнээ гаргадаг юм бэ? Баялагыг өөрөөр хэлбэл баялагыг яаж бүтээдэг юм бэ гэдгийг хэвэл авч үзье. За ингийн тулд бид нар бүтээмж гэдэг ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Бүтээмж гэдэг бол компани бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа процессыг нь хэлж байна гэж ойлгож болно. За жишээ авъя. Компани нэг цагт хичнээн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна вэ? За тэр бүтээгдэхүүн нь хэр зэрэг чанартай байна вэ гэдгээр бүтээмжийг хэмжиж байгаа. Тэгэхээр энэ жишээ авсан компанийн хувьд бол нэг цагт 3 бүтээгдэхүүн гаргадаг гэж үзвэл энэ бол эргээд энэ компани өөрх нь бүтээмжийн асуудал болох нь. Компани бүтээмжээ сайжруулснаар нэг цагт 4 бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл эсрэгээр нөгөө 3 бүтээгдэхүүнээ илүү чанартайгаар гаргаж болно. Тэгэхээр бүтээмж гэдэг маань тоо болон чанарын ийм хоёр хэмжигдэхүүн дээр тодорхойлогддог ийм хэмжигдэхүүн ойлголт байна. За мэдээж хүн төрөлхтний маш олон эвлэл нэгдлийн ийм хэлбэрүүд байж болно те, овгийн байгуулалт ч гэдэг юм уу. За хүн нэгдлийн үеийн хүн сүрэгч гэдэг юм уу. За феодлын үеийн хаант засгийн газар ч гэдэг юм уу те. За социалист коммунист засгийн газар. За коммун буюу нэгдэл гээл те, хамтрал гээл, сангийн аж ахуй гээл ингээл янз бүрийн хэлбэрүүд байна л да. Энэ бүгд бол өөр өөрсдийн гэсэн бүтээмжтэй. Гэхдээ эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ гэхээр компани бол бүтээмжийн төгс машин юм аа. Өөрөөр хэлбэл тэр нэг цагт гаргах бүтээгдэхүүний тоо тэрнийхээ чанараар компани гэдэг байгуулалт чинь хүн төрөлхтний бодож олсон хамгийн төгс бүтэц, хамгийн төгс нэг юм аа гэдгийг бид нар энд өнөөдөр бас ярьж болж байна. Тэгэхээр ийм л учраас сүүлийн 200 жилд бид нар урд хожид байгаагүй юм өндөр хөгжил дэвшлийг авчирч чадлаа л да. Зөв бүтцээ олсон учраас. Харамсалтай нь эдийн засгч нар компани тухай ерөөсөө ярьдаггүй. Эдийн засгийн хөгжлийн тухай ярихаар эдийн засгийн баланс, төсөв, засгийн газар ингэх ёстой, тэгэх ёстой гэж шал өөр юм яриад байдаг. Гэтэл бид нар энэ эдийн засгийн мэдлэгийг 10 минутанд авах видеоор ерөөсөө компани гэдэг чинь гол суурин юм байна. Гол нэгжин юм байна, баялаг бүтээдэг юм байна гэдгийг бол харж үзэж байна. За би
би энд нэг та бүгдтэй хоёр жишээ авч одоо энийг нотлох гэж байгаа юм. За коммунист улсууд байсан. За Монгол бол коммунист улс байсан. За энэ коммунист одоо энэ улсуудын гол лидер төлөөлөгч нь бол одоо СССР буюу зөвлөлт холбоот улс гэж байгаа юм тий. Зөвлөлт холбоот улс гэж ийм улс байла. Одоо Орос улс гэсэн үг л дээ. Орчин цагийн 90 онд бол одоо задарсан тий. Энэ улс задарснаар Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикстан маш олон Украин, Беларусь гэд маш олон улсууд бол тасарч гарсан. Одоо үлдсэн тэр хэсэг нь бол Орос улс гэж ярьж байгаа. За Америк улс байж байна. Тэгэхээр хүйтэн дайны жилүүд гэж ярьдаг 1950, 60, 70, 80-ад онуудад бол энэ коммунизм дийлхүү, ардчлал дийлхүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн коммунист одоо энэ эдийн засгийн зохион байгуулалт дийлхүү, чөлөөт зах зээл буюу компани дээр суурилсан энэ эдийн засгийн байгуулалт дийлхүү гэдэг ийм ширүүн өрсөлдөөн бол явсан. Тэгээ энэний үр дүнгээр бол хүмүүс сансарт ниссэн, саран дээр буусан, за одоо янз янзын шинэ зүйл зохион бүтээсэн. Ерөөсө коммунист лагер, ардчилсан лагер хоёр бол хоорондоо өрсөлдсөн юм. Одоо хүнд он жилүүд байсан. Бие биеэрээ бол цөмийн буужин онилсан байсан. Энийг бас та бүгд бас зарим нь мэдж байгаа. За тэгэд эцсийн эцэст 1990 онд яагаад коммунист лагер дампуурлаар төгсөж нуруу унваа. Монгол одоо энэ дунд нь бас нуруу унсан шүү дээ. Та бүгд санаж байгаа бол Монгол бол нуруу унсан. Ингээд картын бараанд очрлоод дэлгүүрт бараагүй бид нар золтой л өлсөж өгөөгүй. Тэгээ юунаас болоод коммунист лагер нуруунж Америкийн чөлөө зах зээлийн барууны тогтолцоо яланд илвэ гэдэг ийм асуудал гарч байгаа. Тэгэхээр коммунист одоо социалист эдийн засгийн зохион байгуулалт бол баялагийг хэн бүтээж исэн бэ гэхээр социалист төрөл бүрийн бригадууд, аж ахуй нэгжүүд, за хамтралууд, нэгдлүүд, сангийн аж ахуйнууд бол баялагийг бүтээж исэн. Яагаад тэгэхээр компани гэдэг бол капитализмын үзэгдэл гэж буруу оншилсон Ленин, Карл Маркс хоёр. Ингээд компани гэдэг хувийн өмч буюу компани чөлөө зах зээл гэдэг ойлголтыг авч хайсан ийм цоошин нийгмийг бол байгуулсан. Энийгээ социализм, коммунизм гэж нэрлсэн. Ингээд энэ нь бол сүйрлэр төгссөн 70 жилийн дараа. За тэгэхээр яагаад байсан бэ гэхээр компани бүтээмжээрээ нөгөө социалист төрөл бүрийн бригадаас хамаагүй илүү байсан. Ерөөсөө тэр социализмын үед одоо хийж исэн бүтээгдэхүүнийхэн чанар нь байхгүй, тоо гарцсан нь ерөөсөө хүрдэггүй. Ингээл энэ барууны энэ чөлөө зах зээлийн компани дээр суурилсан эдийн засгт бол цохиулсаар хагаад инфляцтай одоо нэрвэгдээд эдийн засгийн дийлхэ болоод нур унсан байна. За тэгвэл нэг сонио асуулт гарч ирнэ. Хятад улс. Хятад улс чинь тэгвэл коммунист улс шүү дээ. Яагаад одоо сүүлийн 30 жил дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлчих вэ гэдэг асуулт. За энэний хариултыг би хэлье. 1970-ад оны дундуур бол Дэн Сяопин гэж хүн, Хятадын коммунист хүн бол Хятадын төрийн эрхэнд гарсан. Ингээд энэ хүн бол эдийн засгийн реформ хийсэн. Социалист коммунист эдийн засгтаа реформ хийсэн. За хийсэн үндсэн реформ нь юу вэ гэхээр бид нар энэ компани гэдэг ойлголтыг буцааж эдийн засгт оруулж ирэх ёстой байна гэд коммунист улс мөртлөөсөө компаниудыг байгуулахыг зөвшөөрсөн, компаниудыг эдийн засгтаа бол оруулж ирсэн. Өнөөдөр Хятадын эдийн засгийг компаниуд авч яваа. Би хэдэн жилийн өмнө тэр Huawei-гийн үйлдвэрт зочилсон ажлын шугамар. Ингээд үзэхэд бол Huawei жилийн 100 тэрбум долларын борлуулалттай компани байна. 1990 онд байгуулагдсан компани ердөө 20 жилийн дотор 100 тэрбум долларын борлуулалттай компани болж өсөж байгаа. Гэтэл Монгол улсын бүх компаниудын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг нэмээд буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Энэ нь 10 тэрбум доллар л. Ингээд та бүгд боддоо Хятад улсын өнөөдрийн орчин үеийн гайхамшигыг компаниуд бий болгож байна. Тэгэхээр энэ компани гэдэг чинь өөрөө юу ах нь? Бүтээмжийн төгс машин учраас коммунист байна уу, социалист байна уу, феодал байна уу, ардчилсан байна уу нийгэмд хамааралгүй энэ компани гэдэг зүйлийг ашиглах хэрэгтэй байна. Энийг л одоо бүтээмжийнхээ машин болгож ажилуулах хэрэгтэй байна гэдгийг эндээс та бүгд маань ойлгож байгаа бах.
За тэгвэл компани бүтээмж яагаад одоо ийм бусад ямар ч зохион байгуулалтаас илүү төгс байдаг юм бэ гэдгийг би та бүхэнд тайлбарлая. За нэгдүгээр синержи буюу хүмүүс хоорондоо эвлэлтэн нэгдэхээр бүтээмж нэмэгдэх юм хууль байж байгаа. Ганц хүн гал болохгүй, ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэж хэлдэгтэй адилхан. Тэгэхээр нэг дээр нэгийг нэмэхдээ хүмүүс хоорондоо нийлэхээр хариу нь 2 гардаггүй, харин 3 гардгаа гэсэн үг. Энэ бол синержигийн хууль гэж хэлж байгаа. За, хоёрдугаар асуудал бол хөдөлмөрийн хуваар. Компанид олон хүн ажилладаг. Зарим нь захирал хийдэг, зарим нь нэгтлэн бодогч хийдэг, зарим нь яруу хийдэг, зарим нь инженер хийдэг, зарим нь ажилтан хийдэг. Ингээд бүгдээрээ хөдөлмөрийн маш нарийсгсан юм хуваарьт орж ажилладаг учраас бүтээмж нь өсдөгөө. За энэний нотлохоо бол 1920-ад оны Ford автомашины үйлдвэрийг харж байна. Ford автомашины үйлдвэр бол хөдөлмөрийн хуваарийг үйлдвэрийн шат дамжлагтай одоо нэвтрүүлж оруулж ирснээр одоо энэ аж үйлдвэр гэдэг юмд бол хувьсгал хийсэн. Тэгэхээр Ford гэдэг чинь компани л байж байна. Компаниуд л одоо энэ хөдөлмөрийн хуваарийг гаргаж хамгийн өндөр супер бүтээмжийг гаргасан. За дараагийнх нь чөлөөт өрсөлдөөн. Социализм, коммунизм үед бол яг нь гутлын ганц л үйлдвэр байна. Өөр өрсөлдөгч үйлдвэр байхгүй. Тэгэхээр амь зуухын эрхэнд одоо тэмцэж амьд үлдэхийн төлөө үзэх одоо эд хаваагаа айхуулах, уралдах ийм хүний эн чинь одоо гол юу шүү дээ, амтан болохын хувьд хүн гэдэг амтны гол л бас чанаруудын нэг хоорондоо өрсөлддөг, уралддаг тийм ээ. Тэндээсээ одоо таашаал авдаг. Тийм юм байхгүй болчихж байгаа. Харин чөлөөт зах зээлийн үед компани байх дээр чөлөөт өрсөлдөөн гэдэг юм бий болдог. Чөлөөт өрсөлдөөн дээр инновац хийж чинь, чи инновац хийж амьд үлдэнэ. Зах зээл чамд дүн тавина. Хэрэглэгч нар чамд дүн тавина. Инхээр чөлөөт өрсөлдөөн гэдэг бол бүтээмжийг өсгөдөг ийм компанийн хувьд бол чухал хүчин зүйл болдог юм. За эцэст нь компаниуд меритократ засаглалтай. За меритократ засаглал гэж одоо юу ярьж байгаа вэ гэхээр би одоо та бүгдийн хамгийн сайн мэдэх жишээгээр хүнээр жишээ авъя. За тэгэхээр Чингис хаан яасан? Хаан болоод бүх дүүнрээ эхнэр хүүхдүүдэд авчиад баахан ноён дарга нараар тавьсан уу? Эсвэл хамгийн чадвартай Монгол улсын төлөө хамгийн их зүрх сэтгэлээсээ зүтгэсэн ийм баатруудыг тэр ноён жанжинаар тавьсан уу? Ийм асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Монголын эзэнт гүрэн бол дэлхийн түүхэнд хамгийн одоо амжилттай, хамгийн богино хугацаанд хамгийн олон улс орныг байлдан дагуулсан ийм эзэнт гүрэн. Энэ амжилтын нууц юу вэ? Бүтээмж л биш үү? Тийм ээ? Хамгийн богино хугацаанд хамгийн олон улс орныг нэгтгэсэн гэдэг чинь юу вэ? Түрүүний бидний ердөө 5 минутын өмнө ярьсан бүтээмжийн тухай асуудлыг л ярьж байна. Тэгэхээр Чингис хаан бол энэ меритократ засаглал гэдэг имийг л бий болгосон. За компани бол чөлөөт зах зээл дээр ажилладаг учраас компани гүйцэтгэх захирал хамгийн чадвартай, тэрийг хийж чаддаг хүн нь болдог. Компани ерөнхий инженер хамгийн туршлагатай нь болдог. Компани борлуулагч нар дундаас хэн ахлах борлуулагч болдог. Хамгийн сайн борлуулалт хийдэг нь л болдог. Гэтэл бид нар өнөөдөр төрийн өмчт Монголын компаниудыг харъя л да. Хэн захирлаар тавигддаг вэ? Ялсан намын ерөнхий сайдын найз, танил, дотны хүн. За, Монгол улсын их сургуулийн жишээ аваад ярил л да. Монгол улсын их сургуулийн ректор хэн болдог вэ? Хамгийн одоо тэр Монгол улсын их сургуулийг хөгжүүлэх чадвартай ийм хүн нь болдог уу? Эсвэл ялсан намын томилогдсон боловсролын сайдын дотны хүн нь болдог уу? Ерөөсөө л ийм л асуудал. Яагаад Монгол улс хөгжихгүй байгаа вэ гэхээр манайх бол меритократ гэдэг энэ одоо ардчилсан нийгэм байдаг энэ засаглалаас бол ухраад их удаж байна. Манайх бол олигарх автократ гэж хэлж болох. Яг л тэр 90 оноос өмнөх коммунист нам чинь яадаг вэ? Тэр аж ахуй нэгжүүд, тэр гутлын үйлдвэр, тэр одоо хоршоодууд, нэгдлүүд, хамтрлууд тэрний дараагаар хэнийг тавих вэ? Хамгийн чадвартай хүнийг тавих уу? Тавихгүй шүү дээ. Тэр бол тэр коммунист намын Монгол ардын хувьсгал тухайн үеийн намын хэн нэгэн даргын тухайд одоо дүүрэг хороо хариуцсан даргын үзэмж, танил ийм хүнээр л тавьж байгаа. Одоо чинь чой болсон хэнийг өөрийнхөө залгамжлагчаар томилсон бэ? Ингээл асуухад чинь ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр энэ компани гэдэг имийн бүтээмж, хүн төрөлхтний бүтээмжийн төгс машин гэж би одоо хэлж байна л да. Энийг одоо нөхцөлдүүлж байгаа л хүчин зүйлсийг та бид нар ярьлаа. Энэ бол Монгол улсын ерөнхий сайд, үе үеийн ерөнхий сайд нарын
зайлшгүй анхаарах, ойлгож авбалж одоо зохиох ийм 10 минутын мэдлэг байла. Ингээд та бүгдээ амжилт хүсье. Дараагийнхаа сошиал лекцээр уулзцаая.